Хэрвээ олон нэр төрөл бараа материалтай өмнө нь тухайн бараа материалын нэр зүүссэн бол Excel файлаар бэлдэж бараа материал барааны код цонхонд олноор импортлон оруулах боломжтой. Бизнес бүрийн онцлог болон яг ямар төрлийн бараа материалын код оруулах гэж байгаагаас Excel темплет загварт бүглэх утгууд өөр байх ба жишээ загвар файлыг бараа код импортлох гарын алгаас татаж өөрсдийн бараа кодын нэр үнээр шинчилж бэлдээд импортлоороо татаж авсан темплет загварын эхний толгой мөрийн нэршлиг засч болохгүйг анхаараарай. Бүх багны утгыг заавал бөглөх шаардлагагүй боловч бараа нэр, бараа код, бараа төрөл, бараа бүлэг, нэмүү үртгийн албан татвар төрөл, хэмжих нэгж багнууд зайлшгүй утга оруулах шаардлагатай байдаг. Хэрэв эдгээр багны утга хоосон үед импортлогдохгүй. Бараа кодын хувьд 10,001 гэсэн кодоос эхэлж дараалсан тоогоор өсөх байдлаар кодлох нь оновчтой, гэхдээ танай байгууллага бараа кодоо кодлох өөрсдийн арга барилтай бол тухайн кодоороо кодлоод оруулж болно. Бараа төрөл нэмүү үртгийн албан татвар төрөл зэрэг зарим багнуудын хувьд гараас дурын утга оруулах боломжгүй, зөвхөн сонголтоос сонгож оруулах боломжтой. Багны толгой дээр дарахад тэдгээр сонголтуудын дэлгэрэнгүй тайлбар зааварчилгаа байгааг уншаарай. Мөн гарын авлага дээрх бүх багны дэлгэрэнгүй тайлбартай танилцаад дат мэдээлэлээ бэлдээрэй. Импортлсны дараа шинэ бараа код нэмж дахин импортлох боломжтой бөгөөд өмнө бүртгэгдсэн бараа код бараа нэрээр тулгаж импортлогдсон кодыг алгасч шинэ кодууд бүртгэгдэнэ. Харин буруу мэдээлэл импортлож оруулсан бол тухайн шинжлэх бараа кодуудаа сонгож олноор нь устгаад дахин шинээр импортлож оруулна. Бараа код импортлож оруулсны дараа бараа кодын жагсаалтаар бараа бүлгээр бараа материалын дансыг олноор тохируулах боломжтой. Хэрвээ танах POS-ын програмтай бол тухайн салбарын бараа материалын дансыг энэ завраар олноор тохируулсны дараа POS-ын програмаас мэдээлэл шинчилж шинэ бараанууд нэмэгдэнэ. Excel байлаас анхудаа импортлох үед дэлгэцэнд харуулсан алдаа зааж болох бөгөөд алдааг засах зааврын дагуу Access Database Engine програм татаж суулгасны дараа импортлоорой. Гэхдээ таны компьютер болон Excel програмын бит хувилбар зөрсөн тохиолдолд дээрх програм суух боломжгүйг анхаарна уу? Хэрэг бит зөрүүтэй бол та өөрийн Excel програмыг устгаад 64 бит хувилбарыг суулгасны дараа л Excel файлаас импортлох боломжтой. Танд амжилт хүсье.